Жилийн түүхтэй Vom Fichtenschlag үржлийн газар. Нохой үргэлж Османы гэр бүлийн нэгэн хэсэг байсаар ирсэн. Берндийн аа болон түүний эмээ өвөө үргэлж нохой тэжээдэг байжээ. Хожим нь Герман хончин нохойг тэд гэр бүлийн гишүүнээ болгосон. 1972 оны ихээр Османы гэр бүл цэвэр цусны Герман хончин нохойтой болохоор шийджээ. Нэг удаа тэдний гэрт хулгай орох төгсөн бөгөөд уг үйл явдлаас удалгүй анхны нохойгоо хамгаалалт болон гэр бүлийн нэг гишүүнээ болгох зорилгоор Баско Вондер Регенталь Перлэ дуудлагатай 90 нохойг авч байжээ. Османы гэр бүлийнхэн шин содон зүйлс сониучхан учраа Коронах хотын тухайн үеийн СВ болон ФАУДХ хэмээх хоёр нохой сургалтын клуб байсанг олж мэдэн тухайн хоёр клубт ээлжлэн хэд хэдэн удаагийн нохой сургалтын туршилт хийсний дараа СВ клубыг ирээдүйн клубээ болгохоор шийдэж өнөөдрийг хүртэл тухайн клубтээ үнэнч хэвээр явж байгаа аж. Османы гэр бүлийнхний хинэнч тухайн үед Герман хончин нохой тэдний гэр бүлд ямар нөлөө үзүүлэхийг төсөөлөөгүй байсан. Баскотой тэд ууггүй бэлтгэл хийж анхны том зорилго болох хамгаалалтын нохой шалгалтанд оролцсон байдаг. Энэ хооронд хоёр дахь эм нохой авах сонирхол нь улам бүр нэмэгджээ. Бернд гэр бүлээ ятгахад багагүй цаг хугацааг зарцуулсан ч эцэст нь 1971 оны ажлын нохойн авраг Raker vom Itztaлийн охин гөлөг болох AG vom Kirchentalыг авсан. АГ хэд хэдэн томоохон цомын тэмцээнд дөрүүлж тухайн үеийн ажлын нохойн шалгалт болох шүд сүнд 3 шалгалтыг сайн дүнтэй өгсөн. АГ ажлын чадвар сайтай нохой байснаас гадна Берндийн гэр бүлийн хүндэт гишүүн хүүхдүүдийнх нь дотны нөхөр байжээ. АГ-гийн үзүүлсэн амжилт нь Берндийг дараагийн тэмцээнд сорих Ракраас дахин нэг охин гөлөг авах сэдлийг дөрүүлж Blanka vom Arnetaker хэмээх нохойг авч шалгалтанд оролцох бүхий л зүйлс сурган бэлтгэж байжээ. 1973 оны 9 сард Бернд Мюнхнер Олимпиа Рай стадионд болсон дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож олон сайн нохтыг харж өөрөө тэрхүү нохтыг үржүүлэх хүсэл эрмэлзлээ олсон. АГ болон Бланка нохтууд нь маш сайн ажлын чадвартай байсан нь Берндийг үржүүлэгч болох чиглэл рүү маш хүчтэй татсан. 1974 онд Бернд болон түүний эхнэр Эви жинхэнэ үржүүлэгчдийн амьдралаар амьдрахаар шийдэж Vom Fichtenschlag үржлийн газрын нэрийг Свид бүртгүүлжээ. Fichtenschlag үржлийн газрын нэр нь тэдний эзэмшил газар болох Fichtenwald буюу гацууран ой байсантай холбоотойгоор гарч ирсэн нэр юм. Улмаар Бернд Баскотой анхны ажлын нохойн тэмцээнд өрсөлдөж өөрөө хөтөлж сайн үнэлгээг авч 1974 онд АГ болон Бланка нар нь үржлийн эрхийн шалгалтандаа тэнцжээ. Fichtenschlag-ийн анхны төрөлтөөс Араас дуудлагатай 90 нохой Эвлийн цомын эзэн болсон. 1979 онд Vico vom Miran, Johnny Reinalын охин Hefta vom Fichtenschlag нарын нийллэгээс ажлын нохойн тэмцээний дэд ялагч John vom Fichtenschlag төрсөн. Тэрээр Байрот дахь Германы аврах шалгуулах тэмцээнд хамгаалтын хэсэгт 100 оноо авсан цорын ганц нохой байсан бөгөөд Ханс Фидлер түүнийг маш амжилттай сургасан гэдэг. 1980-ад онд Бернд ажлын нохой руу чиглэсэн саарал цусны шугамар Hexe Oli Sara гэсэн эхийн цусны шугамар дагнасан үзэгсэлэнтэй ноход үржүүлэх аялалдаа гарсан. 1985 оны Хамбургийн дэлхийн аваргын залуу 90 нохойн ангилалд SG-54-т орсон Цаско. 1987 оны Дүүсбүргийн дэлхийн аваргад залуу 90 нохойн ангилалд SG-40-д орсон Бари. Тэд маш олон орон нутгийн тэмцээнүүдэд тухайн ангиллалынхан аварга ноход болж байжээ. Цаско болон Бариг түүний охин Аня шүд сүнд 3 хүртэл нь сургаж чадсан. Тэдний гаргасан энэхүү амжилтаар Бернд маш их бахархаж байсан нь гарцаагүй зэ. 1989 оныг Fichtenschlag үржлийн газрын эргэлтийн цэг гэж тодорхойлж болно. Нэгэн удаа Амбергт болсон нохойн үзэсгэлэн тэмцээний үеэр хөхүүл им нохой хэрэг болж дэлхийд алдартай үржлийн газраас 2 хоногтой 3 гүлэг Нойнрой хотод буюу Османы гэр бүлд ирсэн түүхтэй. Энэ үржлийн газар нь тухайн үед дэлхийд маш алдартай үржүүлэгч Мартин Гүблийн Вильчтагер ланд үржлийн газар байсан. Тэдгээр 3 гүлэгний нэг нь өнөөгийн Fichtenschlag үржлийн газрын үндэс суурийг тавьсан Сандра vom Wildstaggerland байна хэмээн төсөөлж байгаагүй. Сандра бусад нэг төрөлтийн нохтын адилаар шүд сүнд 3 хүртлээр бэлтгэгдэж
үржлийн үнэлгээ V болон үржлийн эрхээ авсан. Сандрагийн анхны нийллэгийг Жек Нойрокомтой хийж Линда фон Вильчтагерланд хэмээх гайхалтай хүчтэй гентэй ийм нохой гарган авчээ. Түүний хоёр дахь нийллэг Атлас фон Байдболыг сонгож 1993 оны Дортмунд хотод болсон дэлхийн аваргын залуу 90 нохой ангилалд SG4-д орсон Цанто Фихтеншлагийг гарган авсан. Дээрэнд Сандраг өгсөн Вильчтагерланд үржлийн газрын Göbling гэр бүлд шин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж Сандрагүүгээр одоогийн амжилттай Фихтеншлаг үржлийн газар байхгүй байх байсан хэмээн дуртаж байжээ. Үргэлжлүүлэн Линда фон Вильчтагерландын анхны нийллэгийг Каш фон Вильчтагерландтай хийж 1994 оны 3 дугаар сард Холли Фихтеншлагийг гарган авсан. Ингэснээр Фихтеншлаг үржлийн газрын амжилттай карьерийн түүх эхэлсэн. Холли 3 удаа VA-д орсноос 1 удаа дэлхийн дэд авраг хэмээх том цолны эзэн болж тэдний гэр бүлийн бахархал болжээ. 1997 оны 4 сард Холлигийн анхны нийллэгийг Шантос Занотой хийж Йонка төрсөн. Йонка бол 1998 оны Нюрнбергийн дэлхийн аваргын залуу юм нохой ангилалд SG9-д орсон нохой юм. Тухайн онд фон Фихтеншлаг анх удаа шилдэг үржлийн газар шалгаруулах хэсэгт өрсөлдөн насанд хүрсэн им ангилалд VA2 Холли, насанд хүрсэн им ангилалд V18 Кимба, залуу им нохой ангилалд Йонка SG9, залуу 90 нохой ангилалд Зано SG27, залуу им нохой ангилалд Шоли SG63 нохтороо оролцож үүгээр Фихтеншлаг шилдэг үржлийн газарт 5 дугаар ойронд орж байжээ. Энэ амжилт нь тухайн үеийн Фихтеншлагийн хувьд үржлийн ажлын хамгийн өндөр амжилтын цэг байсан юм. Үргэлжлүүлэн Йонка 2000 онд Бремений дэлхийн аваргад VA 7-д, 2001 онд Дюссельдорфын дэлхийн аваргад их Холлитойгоо адилхан насанд хүрсэн им ангилалд өрсөлдөн дэлхийн дэд аварга болсон юм. Османы гэр бүл Холлигоос нийт 8 төрөлтөөр 48 гөлөг үржүүлж гаргажээ. Үүнээс 8 нохой үржлийн эрхийн амжилттай авч Йонка, Лариса гэх хоёр ноход VA цол хүртэж байжээ. Холлигийн ач нар Вилко, Есика, Заския, Тирза, Аманда тухайн үеийн сайн нохтыг нэн зүй ёсоор бичигдэж байв. Сандра фон Вильчтагерландаас салсан 2 дахь эхийн цусны шугамын үр төлн нь 2001 оны дэлхийн аваргын V5-д орсон Гүни фон Фихтеншлаг байлаа. Түүний охин Каролин Фихтеншлаг нь мөн адил маш сайн төлөвтэй жингэр байсан. 2001 онд дахин шилдэг үржлийн газрын өрсөлдөөнд Йонка насанд хүрсэн им ангилалд V2, Гүни насанд хүрсэн им ангилалд V5, Шеро SG37, Дональд SG21, Каролин SG63 гэсэн 5 нохой үзүүлэн фон Фихтеншлаг үржлийн газар анх удаа дэлхийн шилдэг үржлийн газар болж өмнөх амжилтаа ахиулсан түүхтэй. Энэ үед Бернд фон Фихтеншлаг үржлийн газраа өөрийн хүү Маркод шилжүүлэн өвлүүлжээ. Ийм хүү тухайн үеэс фон Фихтеншлаг үржлийн газрын цоо шин үе ирсэн гэж хэлж болно. Марко хэлэхдээ Герман хончин нохоогүйгээр би өөрийнхөө амьдралыг төсөөлж чадахгүй. Би төрсөн цагаас хойш цагийг зөвхөн энэ үйлдвэрийн нохойтой хамт тоглож, тэднийг сургаж, хооллоход зарцуулж өнгөрүүлсэн. Бяцхан үүгийн хувьд өөрийн цагийг зөвхөн бэлтгэлийн талбайд нохоог сургаж өнгөрүүлэх нь заримдаа уйтгартай санагддаг байжээ. Цаг хугацаа өнгөрч нохоог үзэсгэлэн тэмцээнд сургах нь миний сонирхлыг баг багаар татаж эхэлсэн. Миний анхны нохоо хөдөлж оролцсон тэмцээн бол 1987 онд Байерн Нордод зохион байгуулагдсан залуу хендлерүүдийн оролцох тэмцээн байсан юм. Би Рамбо фон Флидербуш болон Херо фон Мартельсберг нарыг хөдөлж байсан бөгөөд тэд хоёулаа авраг болсон ноход. Би үүнээс хойш хэд хэдэн жил ууггүй ажилласан ч өөрийн үржүүлсэн нохтоор дэлхийн аварга дээр дээгүр байр эзлэх мөрөөдлөө биелүүлж чадаагүй л байлаа. Энэ байдал 1993 оны Дортмундын дэлхийн аварга дээр өөрчлөгдөж Цанто фон Фихтеншлаг нохоогоо би өөрөө хөдөлж оролцсон залуу 90 нохой ангилалд SG4-д орсон юм. Үүний дараа би Бида нохоо сургаж эхэлсэн. Миний хамгийн анхны сургасан нохоо бол Холли Фихтеншлаг байсан. Холлиг би үржлийн эрхээ авах шалгалтанд болон дэлхийн аваргын зуулт гээд шалгалтуудад шаардлагатай бүхий л зүйлс бэлдсэн. Бид хоёр бэлтгэл хийж эхлэхдээ маш олон зүйлс хамтдаа хийж бүтээнэ гэж төсөөлөөгүй. Үүний дараах хэд хэдэн жилүүдэд би өөрийн үржүүлсэн бараг л бүх нохтыг сургасан. Миний өөрийн бэлдсэн Холли, Йонка, Лариса нар VA-д орсонд нь би маш их баяртай байсан. Герман хончин нохоо үржүүлж эхлэхдээ л эрүүл үзэгсэлэнтэй хүчрэхэг нохтыг үржүүлэх зорилготой байсан.
Үүгээр ч зогсохгүй бид нохтуудынхаа зан араншин нийгэмшилдээр чухал ач холбогдол өгдөг байсан. 2005 онд бид уулам хотод болсон дэлхийн аваргын үеэр залуу нохтын ангилалд 1-р рингт 3 нохоо оруулсан. Ойли залуу 9 нохоо ангилалд SG26, Осака Осинанаар залуу эм нохоон ангилалд SG15 болон 22-д орсон. Энэ нь Цампфом Термодос болон Йонка нарын О төрөлд байсан. Ойлийн О төрөл дундаас онцгой шинж чанартай нохой байсан бөгөөд түүний ген дамжуулах чанар нь маш өндөр байсан. 2008 онд анханд болсон дэлхийн аварга Ойлигийн 3 охин төлөв нь шилдэг хорд багтсан бөгөөд үүнд SG3 Гина Вондер Берншлүгт багтаж байсан. 2006 он бас л Фихтеншлаг үржлийн газрын амжилттай он жилүүдийн нэг байсан. Дэлхийн аваргын өмнө тэдний үржлийн Виана, Тиана хэд хэдэн Ландас группын шоунд төрүүлснээр тэд Оберхаусен хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд итгэл дүүрэн явсан. Жилийн дэлхийн аварга дээр 2 удаа ангилалдаа төрүүлэх мөрөөдөл тухайн үед биелэлээ олжээ. Виана Оберхаусенд 12-оос 18 сартай эм ангилал дэлхийн аварга. Тиана 18-аас 24 сартай эм ангилал дэлхийн аварга болсон. Шилдэг үржлийн газрын өрсөлдөөнд дэлхийн аварга болсноор гайхамшигтай үр дүнд хүрсэн. 2008 оны 1 сараас хойш Марко, Холли, Йонка, Лариса гэсэн 3 VA эм нохойтой бэлтгэл хийсэн шигээ Виана, Тиана нартай дахин зуултын бэлтгэлээ бэлдэж эхэлсэн. Бэлтгэл сургуультаа Марко өөрийн найз Вольфганг Хаскалтай нийлэн бэлтгэл хийж үр дүнд нь 2008 оны дэлхийн аварга дээр Виана VA3, Тиана VA9 дугаар байранд хүрч чаджээ. Тэд Виана, Тиана 2-оос гадна Фаско V41, Испания V24, Йосина V45, Жалда V51 зэрэг 4 нохойг анханд насанд хүрсэн эм ангилалд оролцуулж чадсандаа туйлын баяртай байжээ. Аливаа үзэсгэлэн тэмцээн үржлийн ажилд амжилт үзүүлэхийн тулд тэрхүү ажилд хамтран зүтгэх баг хамт олон тэдний хичээл зүтгэл уйггүй байдал чухал гэдгийг Марко 2008 онд ойлгосон хэмээн дурдж байсан. Тэрээр амралтын өдрөөр бидний дэргэд байж бидэнтэй хамт олон тооны сургалтанд оролцдог байсан нөхөд Марко, Талке, Андреас, Баршнайдер нарт энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье хэмээн хэлжээ. Vom Fichtenschlag үржлийн газар 2008-аас 2010 онд сайн чанарын 90 нохтыг гарган авахд илүү анхаарал хандуулан Тиана, Тора, Йосина, Кассандина, Жалда гэсэн 5 охин нохтой үржилд идэвхтэй ашиглан Рэй Vom Fichtenschlag-ийн араас ирээдүйдээ залуу 90 нохоо болсон Ремо болон Ронда гэсэн 2 нохтыг гарган авсан. Fichtenschlag үржлийн газрын домогт Ремо. Fichtenschlag үржлийн газрыг Ремогүйгээр ярих ямар ч боломжгүй учраас энд Ремогийн тухай ярих болно. Ремо Fichtenschlag нь Сандрагаас маш амжилттай 2 тийшээс салж явсан эхийн цусны шугамыг хооронд нь нийлүүлж Хийл Фарменшпилийн 3-3 имбридингээр гарч ирсэн нохой юм. Ремо орчин үеийн Moods Wonder Пэлцдэр фармын маш чухал бусад цусны шугамтай холилдоогүй тухайн үеийн нийтлэг герман хончин нохтын алдаа тэр дундаа чих, сүүл, характер, урд болон хойд үнцгүүд, ууц гэх мэт алдааны эсрэг сайн шинж тэмдгийг өөртөө агуулаад зогсохгүй энэ шинж тэмдгээ илүү сайжруулан үр төлөвдөлтөд хүчтэй дамжуулсан. Тэрээр 2011 болон 2012 онуудад VA1 буюу дэлхийн 2 удаагийн аварга болсон. Ремогийн төлөвдөөс зөвхөн дэлхийн аваргад гэхэд л нийт 14 нохой VA ангилалд багтжээ. Үүнээс 90 нохтуудыг нь дурдвал VA1 Omen vom Rathaus, VA2 Iliano vom Fichtenschlag, VA3 Kronos del Seprio, VA Cobra Dulmental, VA3 Paco vom Langenbungert нар. Харин эм нохтуудаас дурдвал VA1 Giorgio Dualdanson, VA Rostos Siena, VA Blanca vom Osterbergerland, VA Grazia, VA Daisy, VA Olivia гэх мэт ноход багтаж байна. Зөвхөн VA болж амжилт үзүүлсэн нохтоос гадна Remo бусад үржүүлэгчдийн эхийн цусны шугамд үнэтэй хөв нэмэр оруулсан нь Маркогийн хувьд том бахархал байсан болов уу? (2009 оны 7 сард Виана дэлхийн 2 удаагийн аварга Remo Fichtenschlag-тэй нийллэг хийж энэ төрөлтөөс VA Iliano vom Fichtenschlag төрсөн. Iliano нь Jasko vom Farbenspiel-ийн 4-3, Haus vom Lerchenhain-ы 5-4. Хамгийн гол нь бидний сайн мэдих Fichtenschlag-ийн анхны үржлийн сайн эм нохой болох
Холли Фихтенштайнгийн 5-4-ийн имбридингээр төржээ. Мөн 2009 оны 4 сард Тиана дэлхийн 2 удаагийн аварга Вегас дуу хавд мансаартай нийлэг хийж Милана төрсөн. Милана нь зөвхөн Эросын 5-5-ийн имбридингээр төрсөн. Ильяна Фихтенштайн болон Милана нар нийлснээр Фихтенштайнгийн Т төрөлтөн дээр Тора Тианагийн 3-2-ын имбридинг хийсэн. Ийхүү 2011 оны 11 сарын 4-нд Фихтенштайнгийн алдартай Д төрөлд мэндэлсэн. Энэ төрөлтөнд эгчтүү VA Дамина, VA Жамбо нар төрсөн. Жамбогоос VA Destiny явуулс Бранд, Destiny-гээс Dybala von Fichtenschlag, Даминагаас олон сайн үржлийн ноход төрсний дотор SG3 Max, Max-аас Uniqui Moralo, Uniqui-гоос SG13 Paris Moralo, SG4 Milana, Milana-гаас VA2 Calia Fichtenschlag, Osma-гаас Ronaldo. Ингээд бодоход Фихтенштайнгийн хоолойгоос эхэлсэн эхийн цусны шугам өнөөдрийг хүртэл амьд үргэлжилсээр байна. Vom Fichtenschlag үржлийн газар Маркод шилжин ирснээс хойш дараах амжилтыг үзүүлж чаджээ. Дурдвал 2006 оны залуу юм нохоон 12-оос 18 сартай ангилалд дэлхийн аварга. 2006 оны залуу юм нохоон 18-оос 24 сартай ангилалд аварга. 2008 оны ажлын нохоон им ангилал VA3. 2008 он ажлын нохоон им ангилал VA9. Гадаадын орнуудад 6 удаа VA, гадаадад 3 удаа VA цол. Гадаадын орнуудад 6 удаа VA1. 2006 онд дэлхийн шилдэг үржлийн газар, 2008 онд дэлхийн дэд аварга үржлийн газар болж байжээ. Vom Fichtenschlag үржлийн газар 2021 онд урт үстэй ногтоор дэлхийн шилдэг үржлийн газар, 2023 онд 1-р байр буюу дэлхийн шилдэг үржлийн газар, 2024 онд 2 групп үзүүлэн 1-р байр дэлхийн шилдэг үржлийн газар болон 6-р байр гэсэн амжилт үзүүлээд байна.